Хай, амралтын өдөр өглөөний хүрээлтэд авъя. Би нөгөө жил гарны өмнөх ангил бичлэг хийж эхлэв. Тэгээд ингээд өглөөний хүрээлт үүдэнд ирэхээр ингээд зарим хүмүүст жоох эвгүй, ариун цэвэр талаас жоохон бохир санагддаг гэсэн юм шиг байна. Тэгээд нэг ах болохоор яг над руу миччихсэн. Тэр ах болохоор мужаа сэлбэрчин хийдэг гэд тэгчихсэн баггүй юу. Тэгээд танаа ингээд хүрээлт чинь гэрэж үүдэнд ирчт юм байна, газар тавьчт юм байна. Тэр нэг харахад ариун цэвэр талаас жоохон бохир харагдаад байна. Ахан чамд юм тавцантай шкаф хийгээд явуулчих. Чи тэг үүдэндээ тавьчих. Тэг хүрээлт нь тэр шкафн дээр ингээд тавигдаад гэдэг амир хөөрхөн заа. Данч би тэр үед баярлалаа. Тэгтээ яг аваагүй бас хүнд ажилуудаар хаа байсан Монголоос энийг хүртэл авчруулчаал. Тэгэд одоо энэ коридор чинь бас яг нийтийн эзэмшлийн талбай гэж явдаг болохоор хэдийгээр хүргэл тавьж болох ч гэсэн яг ингээд хувийн зүйл шкаф энэ төр бас үүдэндээ тавьдгүй болохоор бас тэгэл авч чадаагүй шүү дээ. Зүгээр сайхан сэтгэлийн л авсан. Гэтэ надад иймэрхүү зан яг монгол хүмүүсээс амар их гардаг. Яг бидний онцлог юм шиг санагдаад идэв шүү дээ. Нэг тийм одоо сэтгэлээсээ тэгээд нэг тийм өөрийн гэсэн санаачлагтай, өөрийн санаачлагаараа юм хийдэг. Тэгэнгүүтээ гүндүүгүү гэх юм уу? Нэг тийм баавартай. Йоо Монголоо бүр санчлаа. Уг нь ирээд удаагүй хэрнээ. Ирээд удаагүй болохоор илүү их санд юм аашаа ойрд бүр буцаа явчмаар санагдаад байгаа шүү дээ. Сая амралтаараа очиод яг ингээд нүдэнд айгүй их туссан өөрчлөгдсөн гэмээр зүйлүүдийг ярих уу. За ер нь сайхан талын нь бол дараа ярья. Угаасаа сайхан зүйлийг чи хүмүүс мэддэг, давуу талаа мэддэг, тэрийг дахин яриад ах тийм бүтээлч биш. За жоохон сул талын яриа за. Яг нүдэнд илт анзаарах хувьц, харагдах хувьц тийм сул тал нь гэвэл архичин хүмүүс бас амар ихсэн юм шиг анзаарчихсан. Би ер нь гэдэг хотод яг төрж өссөн Улаанбаатар хотын унган иргэн л дээ. Ер нь бол тэгэл гадуур дотуур тэгэл орцны үүдмүүдээр арх уугаад сууж идэг ах нарыг ерөнхийдөө бас харж ирсэн тэл мэдэн штэ. Тэгэхэд яг сүүлд сайн амралтаар очиход надад бүр ялцчгүй хамаагүй их болцсон юм шиг санагцсан. Тэгээд одоо би хөвшөрсөн юм уу? Ямар ч гэсэн тэр хүмүүс айгу залуу болцсон юм шиг санагцсан. Тэгээд анзаараад харуул тийм одоо гудамжинд суугаад арх ууж байгаа хүмүүс бол бүгдээрээ хөдөлмөрийн насны хүмүүс цаа. Хүл гартай, хөдөлмөр эрхлэх хангалттай чадвартай тэгж харагдаж байгаа залуучууд байгаа таахгүй юу? Тэгээд одоо гудамжинд одоо ингээд хотын төвөөр чихийн, захаар чихийн тэгээд ер нь нүдэнд харагдаад их болцсон юм шиг харагдаад байна гэдэг чинь тэр чинь одоо гэртээ бас арх ууж байгаа тиймэрдүү байдалтай байгаа хүмүүс бас амар их байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бас яг хувийн гэхээс илүү нийгмийн асуудал болсон юм шиг харагдсан. Тэгээд нийгмийн стрессээс гадна яг цалин хөлс нь амьдралд хүрэлцэх ажлын байр илүү ховорцсон болов уу гэж анзаарсан. Тэгээд бас өөр нүдэнд тусаад исэн юм нь болохоор зам дээр ер нь ингээд машин бариад явж байгаа эмэгтэйчүүд ийм хүүхдээ хажуудаа авсан ч юм уу эсвэл хүүхдүүд нь артлын суудлын дээр нь ингээд ажилдаа ингээд явж байгаа эмэгтэйчүүд айгүй харагдаад байгаа байхгүй юу? Аль эсвэл одоо үйлчлэгээний ажлын байран дээр хүүхдтэйгээ хамтдаа ингээд ажиллаж байгаа. Нэг тиймэрхүү үйлдэлүүд бас айгүй харагдаад байгаа. Энийг ингээд жоохон анзаараад ботхоор эмэгтэйчүүд амьдралаа авч яваад байна уу да? Эсвэл гэр бүлээс халаат байгаад байна. Тэр нь бүр амар юм илт анзаарах хуйц. Зүгээр ингээд гудамжаар явахаар бас бараг ингээд харуул харагдах хэмжээнд байна гэдэг чинь бас л нийгмийн асуудал байгаа байхгүй юу? Гэтэ тэгэл эмэгтэй хүн чинь бие даасан амьдралаа авч явах чадвартай тийм хүчрхэг байх нь гоё л байх л та. Гэтэ одоо нийгмийн үндэснийг жулсан гэр бүл илүү бүтэн байна гэдэг чинь түүнээсээ илүү чухал шүү дээ. Ингээ бодохоор бас ялцчгүй нийгмийн асуудал. Тэгээд яг чухал юм яг мартчихж шүү дээ. Нүдэнд ингээ хамгийн сонин тусгаар зүйл за CUGS гэсэн дэлгүүрүүд ямар их юм бэ? Бүр хаасаагүй за. Тэр чинь тэгээд бас яг ийм өмнөх энгийн ийм одоо 8 нэрийн бараа ч юм уу тийм дэлгүүрүүд шиг биш шүү дээ. Одоо жишээ нь хүн гэртээ хоол хийх гээд нэг төмөснийг сонгоно гаргавал тийшээ очиод GS бол олдохгүй шүү дээ. Олдохгүй гэж байхчгүй байх. Тийм нэг хүний өдөр тутмын одоо талах масал ч юм уу нэг тийм хэрэглээ нэг байхгүй. Нэг тийм хаа нэгтээ хэрэглэгдэх зам зуурын гэмээр тийм бүтээгдэхүүнтэй дэлгүүр бас
гол нь салбар ямар олонтой юм бэ? Гэтэ би ч бас тийм дэлгүүрүүд байдаг л да. Гэрэлс ороод хөнгөн хоолчдаг, ундаа усаа хаваад уучдаг, 0 ороод гарчдаг тийм дэлгүүрүүд байдаг. Гэтэ үйлчлүүлэгч нар нэхвчлэн жолооч нар байдаг болохоор ер нь ингээд зам зуур, зогсоолтой газар тэгэд байдгийн. Гэтэл Монгол шиг тийм их дээрээс нь өмнөх энгийн дэлгүүрүүдийн байранд одоо орцсон тийм байна гэх надад л өстой нэг таалагдаагүй шүү дээ. Гэтэ угаасаа өөр дэлгүүр байхгүй юм чинь тэгээд нэлийн хэд үйлчлүүлсэн л дээ. Угаасаа өөр яах юм? Дотоодын үндэсний үйлдвэрлэл тэгээд одоо хүнсний үйлдвэр, хүнсний бараа бүтээгдэхүүн борлуулалт гэдэг чинь бас эдийн засагт аюул чухал нөлөө үзүүлж идэг хүчин зүйл. Тэгээд тэд нэр бас яг одоо энгийн дэлгүүртээ ингээд зарагдах нь борлуулалтанд нь бас ямар чухал нөлөөтэй. Тэгээд ер нь үндэсний үйлдвэрлэлээр дэмжих ёстой байдал чинь тэгээд одоо үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд чинь бас яг аль хэдийн хөгжиж гисэн Хятад, Солонгос, Япон гэсэн энэ бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад чанар, үйлдвэрлэлийн хэмжээ, өртөг, өнгө зүс гэсэн баг бүхэл үзүүлэлтээрээ бас ингээд ялаад илүү сайн байгаад байж угаасаа чадахгүй шүү дээ. Тэд нар чинь аль хэдийн үйлдвэрлэл нь хөгжсөн орнууд одоо зүгээр дөнгөж төрсөн хүүхдийг л ингээд жоох хүүхдийг л аль хэдийн явж чаддаг байсан хүнтэй уралдуулах гээд байна гэсэн үг шүү дээ. Яг ийм үед чинь тэгээд төр нь одоо өөрийнхөө үндэсний зүйлсээ хамгаалах, бодлогоор зохицуулах гэсэн ийм үүргээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь илүү нийгэмд хэрэгтэй, улс орондоо хэрэгтэй юм болов уу гэж харсан. Гэхдээ бодит байдал дээр бас нэг анзаарахад бол нэг харагдаагүй шүү дээ. Тэгээд яг өөр нийгмийн асуудал гэвэл за баг мэдхгүй одоо дууссан байхаа гэлөө. За яг санахгүй байна. Гэхдээ би бүр яг гадаад хүн анхудаа Монголд ирээд дүгнэлт хийж байгаа юм шиг ярьсан уу. Гэхдээ үгүй. Яг ингэж анзаарагдчихлээ. Бүр илэрхий анзаарагдчихлээ. Гэхдээ ер нь асуудлыг яг дунд нь байгаа тарах, жоохон хажуудаа гараад хажуудлаас нь харах хоёр ч бас амар ондоо идэв шүү дээ. Хажуудлаас харахаар нэг асуудлыг макро түвшинд харж чаддаг бол яг ингэ дунд нь ороод явчихаар яг урт дах асуудлаа илүү наривчилж илүү микро түвшинд хараад идэв. За бай бай.